Сайн байцгаана уу сонсогчд болон үзэгчдээ тархины халаас нэвтрүүлэг подкастын цоо шинэхэн дугаараараа уулзж байгаадаа баяртай байна. Та бүхэн манай нэвтрүүлэг подкастыг сар бүрийн 15:30-ны өдрүүдэд хүлээн авч сонсож байгаа гэдэгт итгэлтэй байна. За та бүхэн мэдж байгаачлан бид бүхэн тодорхой нэг сэдвийг онцлоод нэвтрүүлэг подкаст маань явж байгаа. Энэ удаад онцолж байгаа бүлэг сэдв маань эрүүл харилцааны талаар та бүхэнд хүрэхээр болж байна. За өнөөдрийн энэ бүлгийн эхний дугаарт эрүүл харилцаа гэж юу болох талаар ярилцахаар сэтгэл судлаач Ануу Дарыг урьж оролцуулаад байна. За сайн байна уу? Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Энэ өдрийн мэнд. Урилгын маань бас авч ирсэнд маш их баярлалаа. За хоёлаа эхлэхээс өмнө та манай үзэгчид сонсогчдод өөрийгөө танилцуулах гоё. За бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг Ануу Дар гэдэг сэтгэл судлаач бол мэргэжилтэй. За мэдээж бол мэргэжилтнүүдийг урьж оролцуулдаг, маш ингээд тууштай, удаан хугацаанд үргэлжилсэн энэ подкастт ирсэнд бол маш их баярлалаа. Би нөгөө сая нэвтрүүлэг подкастынхаа ихэнд хэлсэн. Эрүүл харилцаа гэдэг талаар ер нь хүмүүст ойлголт өгмөр байна. За хүмүүс харилцаан дондаа ер нь ингээд токсик гэдэг үгийг айгүй их ярьдаг хэлдэг болчлаа штэ. Өө чи яасан токсик юм бэ гэдэг. Тэгэхээр яг токсик гэж юу юм, эрүүл харилцаа гэж юу юм? Бид нар ер нь өөр дээрээ ингээд шинжилээлтэй бодоол үзэх юм бол ямар байгаа юм бэ гэдэг талаар сонсогчтой, үзэгчтэй ойлголт өгмөр байна. Тэгэхээр хамгийн эхлээд танаас нэг асуух зүйл нь ер нь харилцаа яагаад эрүүл байх хэрэгтэй гэдгийг гэсэн байна. Харилцаа тэгээд яагаад тэгэхээр одоо угаасаа нөгөө ингээд бид нарыг ингээ харилцаанаас ингээ ангид байлгана гэвэл энэ өөрөө боломжийн хувьд бол маш бага буюу бид нар ямар нэгэн саран дээр ч юм уу ямар нэгэн гариг дээр очивол хэн нэгэнтэй харилцахгүй байх боломжтой. Гэтэл одоо ингээд нийгмийн харилцаанд ингээд зайлшгүй орох шаардлага үүснэ. Тэгэхээр нэг талаас би өөрөө юм 50 байх хэрэгтэй. Нөгөө талаас хамтрагч маань 50 байх хэрэгтэй. Тэгэхээр энэ хоёр тал харилцан ойлголцвол ингээд уг нь бол нэг юм эрүүл тэнцвэртэй харилцаа болох гээд байна. Тэнгүүд одоо өөр нэг талаас нь аваад үзэх юм бол миний нөгөө болох зүйл болохгүй зүйл ингээ хэм хэмжээ бүгдийг ингээ хуулиар ч юм уу дүрмээр журмаар ингээ зохицуулсан байгаа шүү дээ. Яг энэнтэй адилхан миний нөгөө хийж болдог зүйл болохгүй зүйл за тэгээ би юунд дуртай юм би юунд дургүй ингээ бүх нөгөө хэмжээнүүдийн маань ингээ заагаад өгсөн. За тэнгууд энийг хоёлаа бүр буцаагаад яагаад харилцаа эрүүл байх шаардлагатай юм гэхээр одоо нөгөө хүн нийгмийн харилцаанаас ингээ ангид байх боломжгүй болчиход байна шүү. Тэгэхээр би өөрийнхөө нөгөө юм хувьд 50 юм байна. Хэн намайг ойлгоод юм бэ те? Хэн нэг намайг ойлгоод юм байна. Хэн ангин намайг дэмждэг юм байна гэдэг мэдрэмжийг би авчиж агүй гоё юм сэтгэл хангалуун. Би чи нэр үнцэнтэй, утга учиртай хүн юм биш гэсэн юм нэг мэдрэмжийг авах гээд байгаа байхгүй юу? Гэтэл нөгөө харилцаа маань хэрвээ юм хэвийн эрүүл байх юм бол гэтэл энэ нөгөө эсрэгээр болчих юм бол би ер нь энэ хин нэгний хувьд одоо нэг тийм хэрэгтэй хүн ч юм уу биш ч юм уу ер нь эцэст би юуны төлөө амьдраад байгаа юм ч юм уу нэг утга учир гэдэг зүйл маань ингээ алдагдах гад бас бийж байдаг. Тэгэхээр ер нь бол бидний нөгөө юм сэтгэл санааны хувьд тогтвортой 50 байх суур маань өөрөө нэгдүгээрт эрүүл харилцаа. Тэнгүүд харилцаа маань өөрөө бас нөгөө сонголтод нөлөөлчдөг. Шийдвэр гаргалтанд нөлөөлчдөг. Тэгэхээр нөгөө зөв, буруу, сайн, сайхан гэдэг энэ бүхүүд нь нөгөө харилцаа маань нөлөөлчдөг ямар байх вэ гэдэг. Тэгээ ер нь ингээд бүгдийг багслаад аваад үзэх юм бол нөгөө үнцэнтэй байх гэдэг мэдрэмжээ тий. За тэгээд аюулгүй юм бэ гэдэг мэдрэмжээ хүн энэ харилцаанаас авч явах хэрэгтэй. Тийм учраас энэ зүйлийг өгдөг зүйл чинь өөрөө нөгөө эрүүл тэнцвэртэй харилцаа маань. Тэгэхээр одоо нэг өндөр тулгуурлаа бас ботхоор нэг ийм зүйл болж байгаа. Уулын тэр харилцаа маань те эрүүл хүнд нэг юм таатай мэдрэмж өгөөл тэр хүнтэй магадгүй харилцахаар ингээл хажууд нь цугтаа байгаа л баймаар ч юм уу те. Ийм мэдрэмжийг өгөөд байгааг за эрүүл харилцаа юм байна гэд уул нь ойлгож болдог. Тэгтэл ингээ хүмүүстэй харилцахаар бас янз бүрийн ингээ хүмүүс байна. Зарим хүмүүс ингээ хажууд нь байхдаа ч ингээ хэцүү төвхтэй эсвэл ингээд таагүй мэдрэмжүүдийг их өгдөг. Тэгсээрнээсээ нөгөө хүнээсээ холдож чадахгүй нэг юм байдалд ингээ оролцдог. Тэр хүнээс холдох юм бол нэг л болохгүй болчих гээд байгаа юм шиг. Хэцүү санагдаад байгаа хэрнээс л байгаад байдаг тийм. Тэгтэл зарим харилцаа уулын таатай ингээд мэдрэмж төрүүлдэг хэрнээсээ тэр харилцааг удаан хадгалах гэхээр байнга идэвхтэй харилцах гэхээр бас нэг болохгүй юм байна. Тэгэл эндээс болоод хүмүүс энэ яг токсик ч юм уу, токсик биш ч юм уу ингээд нэг эргэлзээнд орчод байт юм шиг санагдаад байхгүй. Тэгэхээр яг одоо хэрвээ эрүүл бас ингээ харилцаа байна гэж хүн одоо анзаарыг гэх юм бол хамгийн наазах нь ямар шинжүүдээр ч юм уу тохиогоор ч юм уу тийм мэдэх боломжтой тийм. За тэгэхээр
Сайн нөгөө ингэсэн шүү дээ. Эрүүл харилцааны хувьд бол нөгөө хүмүүс юм 50 байх боломжтой юм байна те. Им би ингээд өөрийн гэсэн юм орон зай дотроо энэ зүйл би дуртай, ийм зүйл би бухимддаг гэдэгтэй адилхан. Энийг яг нөгөө эсрэгээр нь авчих юм бол 50 байх боломж маань өөрөө хязгаарлагдчихна гэсэн үг. Нэг юм айсан, түгшсэн, сандарсан, стрессцэн. За яг хуу энэ хүний амьдралаас авчих юм бол айгүй уйтгартай болох гэдэг шүү дээ. Энэ бол тодорхой хэмжээнд байх шаардлагатай тий. Төрөлхөөс өгөгдсөн нэг юм мэдрэмжүүд байгаад байна. Гэтэл энэ өөрөө бидний нөгөө 50 байхад тэг өдөр тутмын нэг юм үйл ажиллагааг явуулахад хүндрэл учруулах үе хэмжээнд би стресстэй, бухимдаад байвал энэ өөрөө тийм хэвэн юм а гэж хэлэхэд бас хүндрэлтэй болоод эхэлж байна. Тэгэхээр харилцаа гэхэр чинь одоо нэг хүн байна. Нөгөө талд хэд хэдэн хүн байж болох нь байна, хэдэн хүн байж болох нь байна. Ямар нэгэн байдлаар ингээд харилцаж ойлголцох шаардлага гарах нь байна. Энэ харилцаанаас юм аюулгүй тайван гэдэг мэдрэмжийг авч чадахгүй байна. Тэгэхээр энэ өөрөө нэг шинж тэмдэг нь болчихж байна. За нөгөө талаасаа гэх юм бол тухайн хүний нэг юм үн цэнтэй мэдрэмжийг өгч чадахгүй байгаа тань. Тэгэхээр үн цэнтэй мэдрэмж дотор тухайн хүний нэг юм орон зай байгаа даахгүй юу? За тэгээд өөр нэг шинж тэмдэг гэх юм бол магадгүй хүн л юм чинь нэг юм татгалзах одоо би энэ зүйлд дургүй юм аа ч юм уу те татгалзах тохиолдлууд бас гарна шүү дээ. Тэгэхээр энэ тохиолдолдоо маш их юм гэмшсэн эсвэл юм буруутгагдсан юм шиг мэдрэмж аваад хаар. Тэгэхээр ерөөсөө л нэг юм энэ хүнтэй би харилцсанаар тайван байх боломж гарч ирж гин үү, гарч ирэхгүй байна уу? Бас нэг юм гэх юм бол дандаа 50 байхгүй тий. Мэдээж ингээл юм зөрчил маргалдаан гарсан ч гэсэндээ ойлголцож чадчихна уу. Тэгэхээр нөгөө үндсэн харилцааны маань үндсэн нөгөө цаад очоод ингээд зогсох хөстэй зүйл маань бид нэр харилцаагаар дамжуулж ойлголцох гээд байгаа. За тэгэхээр нөгөө бие биенийг хүндлэн ойлгоно гэсэн энэ байдал алдагдчихна. Тэгээд маш их юм айсан, сандарсан, түгшсэн, магадгүй энэ байдал нь удаан үргэлжилсэн, даамжирсан, энээсээ болоод яг нөгөө бодтойгоор асуудлаа харж чадхаа болцсон ч юм уу. Эдгээр маань өөрөө энэ харилцаа өөрөө асуудалтай байгаа юм шүү гэд би нөгөө өөрийнхөө хүсэж байгаа зүйлээ илэрхийлж чадахгүй айцтай. Яна ингэ хэлжүүл ингэх болов, тэгчих болов. За тэгээд бас нөгөө өөрийнхөө байх боломж маань ингээ хязгаарлагдсан. Ингэсэн тохиолдолд энэ ингээ удаан хугацаанд үргэлжилжүүл гэсэн үг. Тий. Тэгэхээр энэ өөрөө бас нэг юм хэвэн биш болоод байгаа юм шүү гэсэн тохиолдол. Одоо бас хүмүүсийг ингээ ажиглахаар нэг жоохон туйлширч бас ханддаг хандлага байгаад байна л да. Өөрийнх нь ингээл хэрвээ жоохон дургууг нь хүргэх юм бол те эсвэл жоохон маргаан зөрчил гарчих юм бол өө чи ямар токсик юм бэ? Эсвэл тэр айгүй токсик юм аа гэл те. Тэгээд энэ үгийг ер нь айгүй л их хэрэгэлдэг болчихжээ хүмүүс. Тэгэнгүүт токсик харилцаа за түүний эсрэг нь одоо эрүүл сайхан юм харилцаа шүү дээ. Тэгвэл эрүүл харилцаа гэхээр заавал ингээд нэг юм төгс байх хэрэгтэй юм уу? Ерөөсөө маргаан зөрчил ингээ гарахгүй байвал одоо зарим хосууд ч гэсэн ингэж хэлдэг шнэ. Би тэр ерөөсөн маргалтдаггүй. Тэгэнгүүт хүмүүс өө ямар гоё юм бэ гэл түүнийг одоо биширдэг, бахархдаг. Тэгэхээр эрүүл харилцаа гэхээр ер нь юм төгс байх хэрэгтэй юм уу? Ерөөсөө маргаан зөрчил гарах ёсгүй юм уу? Хойлоо нөгөө ярианы ихэнд ингэсэн шүү дээ. Хүн нөгөөс харан дээр ч юм уу байгаа тохиолдол тэнтэй ч харилцахгүй байх боломжтой тий. Гэтэл ингээд хүн хоорондын харилцаа явагдаж байгаа үед дандаа юм төгс төгөлдөр байх боломж өөрөө яг байх боломжтой л ахaltaа. Гэхдээ харилцаа чинь нөгөө ойлголцох, хүндлэх гэдэг байгаа шүү дээ. Би энийг хүндлэх. Энэ харилцаа ингээ ойлголцохын тулд бүр ингээд бүх цаг үе дандаа ингээ үзэл бодол нийлдэг хүнтэйгээ таарах ч юм уу тий. Яг байхыг үгүйсэхгүй ч гэсэндээ за чамд таалагдж байгаа зүйл надад таалагдахгүй байж болно. Чиний туйлыг хүсэж байгаа зүйлийг би бас хүсэхгүй байж болно. Тэгэхээр нөгөө үл ойлголцох, маргаалтах, зөрчилдөх тохиолдол бол гарна. За тэнгуут энэ нөгөө ээж аавууд дээр айгүйх гардаг байхгүй юу? Нэг хэсэг чинь нөгөө бид нарт айгүйх ингэж заадаг гэсэн чинь хүн болгоно л нөгөө хүүхдийнхээ хажууд маргалдаж болохгүй тий хүүхдийнхээ хажууд муудалцаж өстой болохгүй муу юм тийм ерөөсөө харуулахгүй гэх муу юм харуулж болохгүй гэл. Гэтэл энэ өөрөө бас ингээд хэд туйшрах юм зөв үү буруу юу гэдээ аваад үзэх юм бол нөгөө яг хүүхдийнхээ нүдээр харах юм бол мэдээж маш гоё юм эерэг аав ээж дүр тий миний дандаа сайхан юм хэлдэг тий. Гэтэл нөгөө тухайн хүүхэд маань өөрөө
ямар нэг юм маргалтаан зөрчилдөн дээр очингууд одоо хэрхэн яаж шийдвэрлэх юм гэдэг нөгөө туршлага нь өөрөө байхгүй учраас хүүхэд тухайн үед нөгөө барьцаалдах эрсдэлтэй бийж идэг. Тэгэхээр би үүгээрээ юу хэлэх гээд ам бэ гэхээр харилцаанд маргалтаан байх мөгөл нь байна. Байх ёстой хэвийн зүйл. Зөрчилдөх тохиолдол байна. Хэвийн зүйл. Тэгвэл одоо юун дээр нь анхаарах юм? Юу нь одоо хэвийн бус болох гээд байна гэвэл би энэ маргалдаанаас үүдээд өөрөө үн цэнэгүй юм шиг мэдрээд байвал те. Эсвэл энэ маргалдааны дараа би ингээд маш их юм төгссөн, тухгүй, таагүй мэдрэмжийг аваад байвал энэ нөгөө харилцааны нөгөө чадвар, маргалдаан зөрчилдөөнөө зохицуулах чадвар маань өөрөө хангалттай хөгжөөгүй, магадгүй суралцаагүй, магадгүй эсвэл нөгөө угаасаа харилцаагаа тэгээ зохицуулчдаг хүн байж болно шүү дээ. Тэгэхээр ер нь л бол харилцаанд маргалдаан байх нь бол байна. Хэвийн зүйл юм байна. Харин үүнийгээ яаж зохицуулах юм бэ? Магадгүй маргалдлаа гэл ингээл төс тас гэл хэрэлдээд байх нь энэ зөв зохицуулж хамаагүй бас үгүй ш, тэ. Эсвэл нөгөө зодтолтын шууд. Энэ бас хүний ёсонд байх ёсгүй л зөв ш, тэ. Хэнийг нэгээ гомдоон, бэртэн. Тэгэхээр маргалдааныг хэрхэн яаж зохицуулах вэ? Эцсийн дүндээ нөгөө ойлголцох маань л яваад байгаа. Тэгэхээр байх ёстой мөгөөл байх ёстой хэвийн харин үүнийг зохицуулах л гэдэг асуудал харна. Би бас өмнө нэг зүйл дээр нэг уншиж хахад яг өөрөө чи хэлж байгаа шиг юм жишээ нэг байсан. Хүүхдээрс нөгөө маргалтгаа ингээд харуулахгүй те. Ингэнгүүт хүүхд ерөөсө маргаанд яг яах вэ? Анги дээр очиод нэг хүүхдтэй уусаа харантайгаа болооцолтол модалцсон шүү дээ. Тэгвэл тэр үед ингээ яах вэ хүүхд нь мэдгүй. Нэг бол ингээл аюу их дээрлэхүүлээд исэн. Нэг бол ингээд шууд зодтолтож ч юм уу те. Шууд хүчээр булааж авч ч юм уу хариулт үзүүлээдсэн байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдийн хажууд яг мэдээж гэхдээ тэр нь зүй бүс үг хэлээл бүр аимшигтай маргаа үсэх гэсэн үг биш. Гэхдээ зөрчлөлөө ч гэсэн за дараа нь эвлэрчиж болдсон биш тэл гэдгийг хүүхдэд харуулах нь чухлаа гэж тэр номон дээр гол санаа нөгөө бичсэн байсан. Тэгэхээр үүнийг ч гэсэн бас нөгөө юм болгоно л тэнцвэр шүү дээ тий. Тэгэхээр энийг бас хүмүүс сонсож байгаа хүмүүс маань харгалзаж үзээсэй бодож үзээсэй гэж хүсэж байна. За тэгэхээр хоёлоо сая за маргаан байх чи хэвээ тий. Хүүхдтэй бас ингээл юм хэлэх чинь хажууд нь ингээд жоохон зөрчилтэй байх юм хэвээ ингээд хэлчлээ. Тэгвэл яг ямар ингээд маргаан зөрчил за одоо ялангуяа хүмүүс хоорондын ярилцсан дээр нэг шүүмжлэл гэдэг зүйл байна тий. Тэнгүүт шүүмжлэл хэлээд байгаа тал нь муухай хүн юм шиг, муу юм шиг тий. Эсвэл тэр үгийг сонсож чадахгүй байгаа хүн нь муухай хүн юм шиг, муу юм шиг ингээд бас нэг нэг тал руу нэг юм болчиход байна л да. Тэр ер нь ийм шүүмжлэл дээрч тэр маргаан дээр тэр за нэг юм зөрчил үүсэж шүү. Тэр яг ямар хэмжээндээ байвал ингээд нормал юм. Ямар биш байгаад ирэхээрээ за тэр шүүмжлэл бол ингээд нэг хортой шүүмжлэл байна. Тэ хортой хэрүүлээ наач юм хүн бас анзаарч болох юм. Тэгэхээр ер нь л ингээд хэдүүлээ ингээд багцаалж. Тэгвэл нөгөө энэ харилцаан дотор хүн өөрийгөө илэрхийлэх боломж байна уу? Хэдийн шүүмжилж байгаа ч гэсэн би өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх боломж байна уу гэдгээр хэдүүлээ эхэлж хараад за тэнгууд яг нөгөө шүүмжлэл рүүгээ буугаад ирэнгүүт нөгөө яг тухайн хүн рүү чиглэсэн шүүмжлэлүүд. Утга учиргүй тий чи ингээд инглээ чи ил тэглээ чи ил муугасаа боллоо ч юм уу яг нөгөө тухайн хүн рүүгээ чиглэсэн шүүмжүүд ороод ирэхээр тийм шүнжийг авчгаар чинь би нэрээ болтгүй шүү миний л муугаас болдог би л юм байгаа учраас одоо ингээд энэ ажил маань бүтлгүүтлээ ч юм уу яг тухайн хүн рүү чиглэсэн шүүмжүүд орж ирэхээр сэтгэлээр унана тэгээ нөгөө цаашаа тухайн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болно тэгэхээр шүүмж бас л адилхан нөгөө харилцаа төгс байх ёстой мүү үгүй мүү гээл тэрнтэй л адилхан ингээд айгүй адлын хөвтөлтэй байхгүй юу тий ингээд зөрчил орж ирнэ маргаа орж ирнэ тэгэл ингээд шүүмж орж ирнэ гэдэг чинь өөр ингээд бидний харилцааг баяжуулж байгаа айгүй сонирхолтой тэнгүүд шүүмжлэлгүй ямар ч шүүмжлэлгүй дандаа ингээд хүлээн зөвшөөрсөн дандаа ингээд дэмцсэн байна гэвэл бас энэ өөрөө айгүй боломж байх гэж байна тэгэхээр шүүмжээ хэдүүлээ бас өгөхдөө нөгөө юм тэнцвэртэй тохиромжтойгоор буюу чиний хийгээд байгаа энэ үйлдэл чинь болохгүй байна. Эсвэл нөгөө чи уг нь хичээнгүй гэхдээ энэ удаад магадгүй хайхрамжгүй хандчихлаа ч юм уу нөгөө гаргасан үр дүн үйл ажиллагаа руу чиглэсэн байдлаар үзье. Тэнгүүд эргээд эн чинь өөрөө нөгөө байнгын шүүмжлэл дунд ороод ирэхээр нөгөө өөрөө үнэлэмжийн асуудал бас яригдчихэв. Тэгэхээр нөгөө уг нь бол бас нөгөө сургуулийн орчинд ингэж идэв штеп.
хүүхдүүдийг бол ингээд нэг өөрийн үнэлэмж нь огт унгааж болохгүй шүү. Энэ өөрийн үнэлэмж унчих шиг харамсалтай байхгүй. Нэг юм гайхалтай нөөц боломжтой хүүхэд өөрийн үнэлэмж багтаасаа болоод нөгөө нөөц боломжоо гаргаж чадахгүй ч юм ингээд идэв ш. Тэгэхээр нөгөө маш их шүүмжүүд маань өөрөө энэ өөрийн үнэлэмж рүү нь бас нөлөөлждөг. Тийм учраас үйлдэл рүү нь аль болох чиглүүлнэ. Тэгээд шүүмжээ өгөхдөө бас агуу гоё мэдрэмжтэй шүүмжээ өгөө. Тэрээс бас байх боломжгүй юм бол байх л зүйл. Тэгэхээр нөгөө түрүүнээс хойш одоо баг эхэлснээс хойш хамгийн чухал яригдчихэж байгаа нэг зүйл байгаа шүү дээ. Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн ч тэр нь ингээд дараа нь түүнээсээ болж хохирол амсахгүй байж чадж гинэ үгүй юу гэдгийг хараа. Дараа нь ингээд чиний тэ үн цэн тэр өөртөө ихтэй байдал гэдэг чинь ингээд чухал юм а гэдэг хоёр зүйл бол бүр маш их ингээд яригдчихэж шүү дээ. Тэгэхээр үүгээр бид нар бас харилцааг эрүүлээ нөө эрүүл биш вэ нөө би бас тийм бусдыг токсик гэж таахгүйгээр би бас өөрөө бусдад ямар харилцаа өгдөг вэ гэдгээ анзаарах хэрэгтэй юм байна гэдэг нэг чухал санааг бас энэ дүгнээд хэлчихье гэж бодлоо. Тэгээд саяны яригдсан зүйл дээр би нэг нөгөө дэлгэрүүлж асуухгүй байж чадахгүй бас байгаад байна. Өөрт маань бас нэг тиймэрхүү жишээ ингээд аюу ойрхон бас тохиолдчихсан учраас одоо 10 жилийн ингээд сургуулиуд дээр яг ийм байдал айгүйх ажиглагдаад байгаа юм шиг надад санагддаг. Гэтэ яг тэр тухайн сургууль юм уу за тухайн багшийн онцлогтой л холбоотой байсан ч гэж магадгүй. Гэтэ нийтлэг ингээ хэд хэдэн удаагийн ерөн тохиолдол дээр эргэн тойрны хүмүүсийн тохиолдол дээр харангуут хүүхдүүдийг айгүйх эргэгдэл дээр нь биш жоохон сөрөгдөл дээр нь ингээ шүүмжлээд байдаг. За тэгээд эцэг эхчүүдтэй ингээд хүүхэд нэг бүрийн эцэг эхчүүдтэй багш нар ингээ тус бүрчлэн уулзж байгаа. Тэгэнгүүт зөв за би ч гэсэн өөрөө ингээд 10 жил багшлаад үзвэл яг ямар байхыг бас мэдэхгүй. Тийм учраас жоохон дураараа ярьж иж магадгүй. Гэхдээ хүүхдүүдэд илүү за өмнөх энэ улирлын туршид тань танаа хүүхд ингэж хичээлээ. Эсвэл хүүхдтэй уулзж байгаа бол чи ингэж хичээлээ гэд ярил тэр нь надад тэр хүүхдэд цаашаа ингээ хөгжихэд туслах юм шиг санагдав. Гэтэл ингээд яг өөр жишээн тохиолдсон жишээнүүд дээр яаж юм гэхээр дандаа сөрөг шинж дээр нь төвлөрч хэлээд байгаа байхгүй. Танаа хүүхд айгүй удаан байна. Эсвэл те одоо ингээд одоо найзууд дээрээ ч гэсэн бас ингээд сонсч илээ л да. Эсвэл өөр одоо юу гэдэг юм. Ерөөсөө дуурахгүй байна. Тэгээ тэр хүүхд ингээд төрөлхийн интроверт хүүхдтэй үл яах юм те. Тэгвэл ерөөсөө дуурдаггүй, ерөөсөө гараа өргөдөггүй. Тэгээ маш удаан байна гэдэг юм уу. Иймэрхүү шүүмжүүдийг хэлэнгүүт мэдээж хүүхдийнхээ талаар тийм сонссон эцэг их яаж хүлээж авах ойлгохгүй те. Тэгээ ястаа ингээд салгаж байгаа шүү дээ. Яна гэж салгаж байгаа шүү. Тэгэхээр энэ дээр эцэгчүүд ч гэсэн ер нь яаж хандах хэрэгтэй юм бэ? За тэгээд ингээд сонсцсон аав ээж нар бол гэртээ очиод ямар харилцаа хүүхдээ үүсгэж байгаа нь бол ойлгомжтой. За аав ээж нар би хүүхдээ загнаагүй ч юм уу, би хүүхдээ ойлгуулж хэлсэн гэл тийм зүйлсийг хэлэх байх. Гэтэ тэгж чаддаг эцэг их бас их цөөхөн байх. Аав ээж нар мэдээж тийм чинь ингээд сандран, айн, түгшин тийм. Тэгэхээр ер нь ингээд багш нар яаж хандах хэрэгтэй юм? Бас эцэг эхчүүд ер нь яах хэрэгтэй? Шүүмжийг бол өгөх нь бол болох нь шүү дээ тийм. Яагаад гэх юм бол нөгөө тэр хүнийг илүү их юм сайжраасаа гэдэг үүднээс үйл ажиллагааг илүү сайжруулах үүднээс тийм санаа. Гэхдээ түүнийг илэрхийлэхдээ л бид нар ингээд баг зэргийн юм тухайн хүнийгээ гомдоох гээд байгаад байгаа. Тэгэхээр энэ шүүмжийг өглөө. За магадгүй чи үнэхээр ингээд хичээдэг. Гэхдээ баг зэргийн удаан байна. Тэгэхээр одоо нөгөө хойлоо ингээд энэ үйл ажиллагаагаа илүү үр дүнтэй болгохын тулд хурдан нэмэхийн тулд дахиад оролдоод үзье. Энэ нь бол байж боломгүй муу зүйл гэсэн үг биш гэх. Тэгэхээр энэ хилээд байгаа зүйл маань ямар нэг юм үр дүн гаргаж гин үү, гарахгүй байна уу? Магадгүй үр дүн гарахгүй бол нөгөө өгөөд байгаа шүүмт маань өөрөө тохиромжгүй байгаад байна. Арга барил маань бас тохиромжгүй байгаад байна. За өөр нэгэн хувилбар гэх юм бол багш нарын зүгээс гэх юм бол нөгөө ялангуяа өөрийн үнэлэмж яригадаад байгаа учраас энэ өөрийн үнэлэмж тогтвортой байх хэрэгтэй буюу шүүмж авчлаа гэж сэтгэлээр унахгүй. За багш намайг тэгж хэлсэн гээд юм муу тойл юм уу гэсэн үг биш буюу хэн нэгнээс энэ өөрийн үнэлэмж гэдэг зүйл хараат бус байх шаардлагатай. Тэгжээж ямар нэг юм маргалдаан, зөрчил, асуудал үүссэн тохиолдолд ийм асуудал тохиолдож л байдیں۔ Хүн болгон алдаа гаргаж л байдیں۔ Тэглээгээд би тийм тойл юм уу чадахгүй гэсэн үг биш. Тэгэхээр ер нь бол нөгөө илэрхийлэх байдал маань өөрөө нэгдүгээрт чухал. Тэгээд нөгөө маргалдаан шүүмж байх шаардлагатай мó гэвэл бас заавал шаардлагагүй. Одоо нөгөө заавал маргалдаатай гэсэн үг биш. Харин
үүнийгээ зөвөр ойлгуулах, зохицуулах. Тэгээд бас нэг хэлсэн зүйл нөх юм бол нөгөө өөрийн үнэлэмж гэдэг зүйл юм тогтвортой байхын тулд багш ямар нэгэн шаардлага тавьсан бол түндээ заавал хүрэн ойлгуулна. Нөгөө өмнө нь хэлсэнчлэн яг тухайн хүний онцлог руу чиглэхгүй. Угаасаа сайн нэг хэлсэн шүү дээ. Угаасаа тийм төрөлхийн онцлогтой байгаа хүүхдээ бид нэр яах юм? Харин түүний давуу тал дээр нь суурлаад аль болох дээр нэг хурдан болох гэдэг юм ямар болох гэдэг нь тэрийгэл чиглэнэ. За тэгэхээр саяны бас асуултаас хүмүүс чухал ингээд нөгөө хариултуудыг сонссон байх гэж ингээд бодож байна. Миний зүгээр нөгөө энэ дээр бас жоохон реакцлж ингээд бодоодсэн зүйл нь юу байсан гэхээр одоо өөрөө чи одоо сая тайлбарласан нэр ингэж шүү дээ. Ийм одоо за асуудал байна. Гэхдээ энийг ингээд тийм муу биш. Энийг өөрчлөлт болон засч болно. Тэгэхээр ингийн гэдэг нэг юм шийдэл яригадаад байна шүү дээ. Гэтэл ингээд миний эргэн тойронд сонсож байгаа жишээнүүдээр ийм шийдэл яригдахгүй байгаа юм шиг надад анзаарагдаад байгаа юм. За шийдэл ярьсан ч зарим нь тэрүүнийг анхаарахгүй нөгөө хүүхдийг нь юу гэж хэлсэн те нэг хашлтан дотор нэг онцгойлт юм байна шүү. Тэрэн л төвлөрөөл ингээл хүүхдээ төгшөөгээд одоо хүүхдээ загнаад өөрөө төгшөөд байгаа юм шиг анзаарагдаад байгаа байхгүй. Гэтэл ингээд бас ингээд хүний нөгөө нэг өөрчлөлт болохгүй зүйл бас байгаа шүү дээ. За яг гоо ингээл гадаад үзмжин дээр шүүмжилчлээ гээл тэгэхээр тэр гоо цахны хагалгаа юм чинь гэж нэцааж болох. Гэхдээ хүн болгон тэгж чадах юм уу? Хүн болгон тхийг хүсэх юм уу гэдэг ч өөр асуудал. Тэгэхээр нэг юм хувь хүний шин чанар өөрчлөлт болох зүйлийг шүүмжлээ үл хэлж байгаа хүн маань ч те заавал багш гэлгүй өөр харилцаан дээр тэр ингээ бодчихлаа хэрэгтэй юм шиг санагдаад байгаа юм. Тэгээ магадгүй шүүмжлэл хэлчлээ гэхэд тэгвэл яах хэрэгтэй юм гэдгийг бас ярьж явах хэрэгтэй юм болов уу гэж би бас дотроо бодож байлаа. За тэгэхээр хоёулаа сая бол ер нь ингээд нөгөө нэг эрүүл бас харилцаа, токсик харилцаа гэдэг маань яг биднэрт яаж нөлөөлөд идэв, яагаад идэв бэ гэдэг нь байгаа. Тэгэхээр ер нь яагаад ийм харилцаа анханасаа үүсээд байна вэ? Ямар хүмүүс бас ийм харилцааг үүсгээд байна вэ гэдэг рүү бас нэг ярих хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Тэгээ ингээд судалгаануудыг уншихаар ингэж байгаа байхгүй. Одоо чинь эрүүл бас бидний хэлээд байгаа токсик харилцаанд байх нь хүний дан ганц сэтгэл зүйд нөлөөлөхгүй бие махбодын эрүүл мэнд, оюун ухаан, танин мэдгүй үйл ажиллагаа нөгөө та шийдвэр гаргалт гэлсэн. Тэр бүх зүйлд ингээд нөлөөлдгөө. Тэгэд энэ хор охирлууд нэм байна гэдэг одоо ингээд гаргасан байна л да төгшүүртэй болж байна, стресстэй болж байна. За тэгэнгүүт ингээд нийтлэг анзаарахаар ингэж яах шиг ба. Зарим хүмүүс харилцаанд хэтэрхий их нөгөө тал нь авдаг хүн байлаа гэхэд өгдөггүй авдаг гэдэг энэ харилцаа алдагдчихаар хэл хязгаараа алдаад байгаа юм шиг. За эсвэл харилцаанд хэтэрхий их өөрийгөө бас золиослоод байгаа юм шиг. Ийм байдлууд анзаарагдаад байхгүй. Тэгэхээр ер нь хоёлаа үнийг ярихнаа яагаад анханасаа хүн ийм токсик харилцаатай болчиход байгаа юм бэ? Суралцсан юм уу? Эсвэл удамсан юм уу те? Тэр тухай ярьчаад дараа нь одоо саяны энэ яригадаад байгаа нөхцлүүдийг яриул гэж бодож байна. Тэгэхээр нөгөө харилцаа гэдэг зүйл маань ингээд өөрчлөгдөж болдог, сайжирч болдог. Сайжирч байгаа юм чинь бас нөгөө юм муу тал руугаа бас ингээд муудаж болдог зүйл хөдөлгөөнтэй байх боломжтой. Тэгэхээр нөгөө харилцсан гэдэг чинь өөрөө нэг талаасаа юм чадвар. Харилцсан би өөрийгөө илэрхийлнэ. Тэр нөгөө харилцагчаа би сонсно. За тэгэхээр энэ өөрөө суралцдаг зүйл учраас энэ тэргүүнд нөгөө энэ хүн юу харж өссөө те ямар орчинд дийлэх цаг хугацаагаа өнгөрөөлөө юу ингээд маш их хугацааг зарцуулав гэдэг зүйл бол мэдээж нөлөөлнө. За тэгээд энэ дээр нэмэгддэг нь энэ хүний туйлын нөгөө хүсэж байгаа хүсэл зориг нь юу байна боيو нөгөө юун дээр очих гээд байна ямар дүрийг бүтээж яйдэн гэдэг зүйл бас нөлөөлж идэг. Магадгүй тэр нөгөө очих гээд байгаа зориод байгаа тэр бүтээх гээд байгаа дүр нь гаргаад байгаа тэр нөгөө юм токсик ч юм уу одоо жишээлбэл зарим хүмүүсийн хувьд бол юм хэн нэг юм тухгүй байдалд оруулснараа дог гэдэг мэдрэмжийг авдаг тий. Тэгэхээр нөгөө утга оноочод байгаа зүйл нь өөрөө ийм байна уу? За ер нь ингээд мэдээж удамшлын нөлөө байх хамаагүй л байгч ихэнх хувь нь бол нөгөө хардаг, суралцдаг, зохицуулж яадаг. Орчин маань орчин маш ихээр нөлөөлнө. За хоёр хүн ингээ хоорондоо маргалдаж байхыг харах юм бол ингээд нэг нь харилцаанд ингээд ер нь маш их хүчтэй маргалдаад нэг нь ингээ яллаад за ингээд энэ зөрчил шийдвэрлэгддэм байна гэж хараад өссөн хүүхэд ямар нэгэн юм асуудал маргаан дээр ингэж шийдвэрлэдэж ш. Сэтгэл хөдлөө ингэж илэрхийлдэг ш. Мэдрэмжээ ингэж зохицуулдаг ш гэдгээрээ нөгөө хариу үйл үзүүлж яадаг. Гэхдээ бас нөгөө ийм зүйлэж яадаг. Хэдийгээр түүнийг харцсан ч гэсэндээ арай өөр нөхцөл, арай өөр орчинд хөөе
хүмүүс чинь ингэж харилцаж болдсон биш гэдэг ойлголтоо авчвал харилцаагаа зохицуулах бас боломжтой. Тэгэхээр тэгэл явж л баг нас орчин нөлөө ерөөсөө юу үзсэн бэ, харсан бэ, сонссон бэ л болоо авчиж шүү дээ. За тэгэхээр орчин бол маш их нөлөөтэй. Тэлгээд нөгөө юу яаж болохгүй юм, төгс төгөл дээр гой зүйлийг дандаа харуулдаг гэсэн үг биш. Бас биш. Тэгэл тэнцвэрл юм да гэж. Бүх зүйл дээр тэнцвэрл болж таарад байна. За тэгэхээр за багтаа магадгүй тийм хэцүү харилцаануудыг их хараад ингээд өсчлөө. За тэгэнгүүт одоо нийгмийн харилцаан дээр бас хүн болгон сонссон байх. Хэн нэгэнтэй харилцаа чи ягаад ингэж идэв ч юм уу те, чи яагаад ийм харилцаа үүсгээд байгаа. Энд чи ингээд тохгүй байх ч юм уу ингээ хэлэхээр угаасаа л би ийм гэж хэлээд байдаг. Угаасаа л би ийм одоо нэг бол те миний нас явсан өөрчлөгдөхөөс өнгөрсөн ч юм уу те. Угаасаа л ийм чи надад бас гэдэг ч юм уу нэг ийм хариунуудыг ер нь хүмүүс нэлээд сонсч ийсэн байх гэж бодож байна. Тэгэхээр уул нэг харилцаанд чинь өөрчлөгдөж болно гэдэг байгаа шүү дээ те. Тэгэхээр хувь хүн өөрөө ер нь ямар хандлагатай угаасаа л гэдэг юм ер нь хэр байд юм бэ? Ер нь бол нөгөө ер нь дийлэгтэй ялангуяа манай ингээд нөгөө соёлын онцлог маань өөр тиймтэй нөгөө угаасаа л юм хэзэнээс л би юм байсан ингээд. Гэтэл нөгөө харилцаа чинь өөрөө ойлголцсон би ингээ өгсөн бол буцаагаад аавн ч юм уу. Бас хүнд чинь нэг юм нөгөө усны нөөц гэл нэг юм бидэж цэвэр усны нөөц гэдэгтэй адилхан хүнд нэг юм нөөц байгаа хгүй юу. Тэр нөөцөө бид нар нөгөө хажуудаа байгаа хүн маань намайг ойлгож байгаа үед, дэмжиж байгаа үед, за тэг ямар нэгэн алдаа гаргасан ч гэсэн намайг нэг юм ойлгож дэмжиж хүн байгаа даа гэсэн нэг тэр мэдрэмжээсээ бид нар нөөцөө нөхчөөдөг. Гэтэл нөгөө хажуудаа байгаа хамтрагч маань нөгөө нөөцөө маань нөхөж чадахгүй болчоор ч тэр харилцаа маань өөр ингээд нөгөө тэнцвэртэй байдал нь алдагдах гад эхэлж идэг. Тэгэхээр нэг талаасаа дандаа тэг, инг гэхээсээ илүүтэйгээр нөгөө харилцааны тулд эхлээд өөрлөгөө ингээд жоохон миний ер нь ингээд би ер нь яг юу хийхийг хүсээд байгаа юм. Би ер нь мэдрэмжээ яаж зохицуултыг гэдэг нэг өөрлөгөө баг зэрэг өнгөн. Тэгээд нөгөө талаасаа дандаа л чи болтгүй чи ингэдэг гэхээс илүү магадгүй энэ хүнд маань юу тохиолдсон болоод ингээд бухимдаад байгаа юм бол ингээд бусдын байр сууриас бас бодно. Энэ хүнд юу тохиолдов гэд. За тэгээд энэ хоёроо ингээд нийлүүлэнгүүт энэ хүн чинь бас надтай харилцснаар 50 байхын тулд би баг зэргийн нэг юм төсвөр төвчээртэй байх шаардлагатай байна. Гэхдээ бүх цаг үед ингээд тэсэдэй гэсэн үг бас биш. Түүнийгээ зөвөр илэрхийлнэ. Тэгэхээр одоо дандаа би угаасаа л ийм гэхэр чинь нөгөө хамтрагчд маань айгүй хүндрэлтэй ш. Тэгэхээр би угаасаа л ийм гэдгээ яг бодиттой болохгүй яг юун дээр би ингээд энэ үйлдэлийг хийгээд идэв. Юу нь миний дургуг хүргээд идэв гэдгээ тодорхой болгочвол харилцаад маш амархан гэсэн үг. Тэгэхээр нөгөө таамаглахад айгүй хялбар буюу манай хүнээрээ тэгчгээр ингээд айгүй юм дуртай идэв. Жохон тэр үйлдэлийг хийхгүй бол манай хүн жохон ингээд дургуулгаад идэв. Ингээд нөгөө харилцаанд юу хийх ингээд таамаглах боломжтой болчвол энэ харилцаа маань өөрөө тухайн хүндээ 50 аюулгүй гэсэн мэдрэмжээ бас өгөх боломжтой. Тэгээ бас айгүй уян хатан байдаг те нөгөө харилцаж байгаа хүмүүс за угаасаа л ингэдэм чи би л тэгэхээр болчихж гэдэг юм уу те ингээд дасан зөгцсөн магадгүй заримдаа нөгөө бид нэр өөгшүүлэх гэж яриад байдаг шүү дээ тэг хэрэггүй зүйлс дээр нь бас ингээд өөгшүүлээд байгаа юм шиг ажиглагддаг л та. За тэгэхээр харилцаа гэд бас ингээд ярьсан учраас нөгөө хил хязгаар гэдэг зүйлийг бас дуртахгүй ярихгүй өнгөрч болохгүй хаа. Тэгэхээр ер нь хил хязгаар гэдэг ойлголтын талаар та нэг ярьж байгаа шүү. Тэгээ бас ямар тохиолдолд нөгөө хил хязгаар алдагдчихад байгаа заримдаа хил хязгаар алдагдаад байгаагаас мэдхгүй асуудлыг хөндрүүлсэн явж байгаа тохиолдол их байдаг. Тийм. Тэгэхээр хил хязгаар чинь өөрөө яг бидний ингээд төсөөл хүмүүсийн ингээд дийлэх төсөөлт бол нэг юм хан шиг төсөөлөдөд байгаа байхгүй юу? Ийм бат бүх хан энийг хинж нэвтэрч болохгүй чи миний хил хязгаарт битээ нэвтрээдэй гэл. Гэтэл энэ хил хязгаар чинь ингээд хин нэгэн харилцаанаас тусгаарлах зүйл юм уу гэвэл үгүй харин ч нөгөө бусадтай юм ойлголцох юм орон зай байхгүй юу? Тэгэхээр энэ дотор миний орон зай байна. Энд миний ингээд харилцагчийн орон зай байна. Тэнд манай найзын орон зай байна. Тэр орон зай дотор би тухтай байна. Тэгэхээр тэр орон зай руу би халтах одоо шаардлагагүй. За гэтэл энэ хил хязгаар маань одоо нөгөө бүрийн бат бүх тогтчихъя. Тэгэхээр нөгөө харилцаан дээр маань эргээд асуудлууд, зөрчлүүд гарч эхэлж байдаг. Хил хязгаар байх шаардлагатай юм уу? Байх шаардлагатай. Гэхдээ энэ хил хязгаар бол аюулгүй гэсэн мэдрэмжийг тухайн хүндээ өгч явах хэрэгтэй.
Энэ хил хязгаар бол бас л нөгөө орчны нөлөөтэй бүр бага наснаас эхлээл бий болж идэг. Тэгэхээр хил хязгаар бэжж би чинь юм тусдаа бие даасан хүн гэсэн нөгөө мэдрэмжээ авч идэг. Хил хязгаар байхгүй болчвол би чадахгүй юм байна. Хэн нэг надад туслах ёстой. Эсвэл би хэн нэгэн туслах ёстой гэдэг нөгөө юм тусдаа бие даасан би чинь нэрээ ингээд утга учиртай нэг юм нөлөө тэмүүлж байгаа хүн гэдэг тэр байдлаа бас алдчих хэрсэлтэй. Тэр хил хязгаар байх шаардлагатай. Гэхдээ хэтэрхий ингээд тэгж болохгүй би тэгдэг ахгүй юу би ингэдэг ахгүй юу гэд байхаар чинь нөгөө бусад хүмүүст нь бас айгүй тийм тухгүй мэдрэмж үүсгэж байна. Тэгэхээр ерөөсөө л маш тодорхой байх юм бол аль талтай ойлгогдох боломжтой гэсэн үг. Энд яг үүнийг одоо дэлгэрүүлээ хоёр юм асуумаар байна л тас. Яаж бусдын хил хязгаарыг хүндэтгэх юм? Нөгөөх нь өөрийнхөө хил хязгаарыг яаж хамгаалах юм? Тэгэхээр нөгөө энэ хил хязгаар маань хүүхэд байхаас эхлээл ерөнхийдөө бий болдог гэдэг тааш. Тэгэхээр бусдын хил хязгаарыг эхлээд хүндэхийн тулд за энэ нь бол одоо ингээд миний хүсэж байгаа зүйл энэ байна. Тэгэхээр чи энэ тохиолдолд ямар хариу үзүүлэх юм, ямар боломж байна гэдэг нөгөө харилцагчийнхаа үзэл бодлыг сонсно. За тэнгуут нөгөө асуулт нь өөрийнхөө хил хязгаарыг хүмүүст яаж ингэ ойлгуулах юм? Тэгжээж нэг өөрийнхөө хамгаалах гэдэг шүү дээ. Яаж хамгаалах юм? Өөрийнхөө үзэл бодлыг энэ дээр болохоор нөгөө тухайн харилцаж байгаа хүндээ бас тодорхой тайлбарлаж хэлнэ. Аль болох ойлгомжтойгоор. Ингээх үед би дуртай байдаг. Энэ нь надад тухгүй мэдрэмж төрүүлдэг тий. Ингэчхээр надад нэм байдгаа гэдгийг л одоо ярих юм бол нэгсэндээ хил хязгаар гэдэг чинь бас юм уян хатан байхыг л хэлээд байгаа гэж ойлгогдоод шүү дээ. Тэгээд ер нь бол нөгөө хил хязгаар гэхээр ихэнх хүмүүсийн нурааж болдоггүй ч юм уу ийм байдлаар төсөөлөд бахаар хитрхи нөгөө тэгж болохгүй ингэж болохгүй гэдэг зүйл рүү орчтой байхгүй. Тэгэхээр хил хязгаар гэдэг зүйл маань сайн нөгөө хэлсэн шүү дээ. Маш уян хатан нөгөө харилцагчаа ойлгоно. Гэхдээ ойлголоо гэд би өөрийнхөө нөгөө юм үзэл бодлоо огт алдаад байна гэсэн үг биш. Би өөрийгөө авч хадгална. Гэхдээ би одоо нөгөө би үгүй гэж хэлж болно зарим тохиолдолд. Гэтэл үгүй гэж хэлснийхээ төлөө би гимшээд байна. Тэгэхээр энэ гимшиг мэдрэмжийг би авахгүй тул нөгөө хүнтэйгээ одоо нөгөө заавал харилцах шаардлага үүснэ. Эсвэл өөрийгөө ятраах шаардлага гарна ч юм уу. За одоо ингэнгүүт бас нэг дараагийн нэг хүмүүс нийтлэг байдаг нэг асуудал гарч ирээд байна. Тэр нь юу гингүүт яалтгүй ингээ харилцан тэр хил хязгаар нь ингээ алдагдцсан. Хитрхи их нөгөө хүндээ ингээл өөрийнх нь одоо үнцэн өөрийнх нь өөртөө итгэл нэг өөртөө талбайтай зүйлс нь ингээ яалтгүй үгүйсгэлтэй тулгарсан. За тэгэл нөгөө харилцаанд өгөөдлөдөг жинхэнэ нөгөө бидний хэлээд байгаагаар токсик харилцааг баг хэн ч ингээ анзаарахаар хэмжээнд бас болцсон юм тохиолдлууд байгаа. За тэгэнгүүт хүмүүс чинь ингээд байгаа юм биш үү гэд хэлэхээр үгүй штэ. Тэ би яагаачгүй штэ. Би харин ч энэ хүнд сайхан сэтгэл гаргаж байна гэдэг. Тэгэнгүүт нөгөө эргэн тойронд нь харж байгаа ойр дотны ч юм уу магадгүй хүмүүс нь болохоор чи өөрийгөө хитрхи золиослоод байгаа юм биш үү гэж хэлэхээр үгүй ээ гэл ингээл хамгаалаад идэг. Тэгэхээр нэг юм сайхан сэтгэл гаргах өөрийгөө золиослох хоёрыг бид нар бас нэг ингээ хил хязгаарыг юм ч юм уу ялгааг юм ч ялгаж чадахгүй л ах шиг анзаарагдаад байна л да. Зөв миний анд юуч байж магадгүй. Энд дээр та юу гэж бодож байна? Хил хязгаартай. Тэгэхээр нөгөө сая хил хязгаар ярихад бол нөгөө юм орон зай гэдээ яригадаад байгаа шүү дээ. Тэгэхээр би энэ орон зайдаа бол нөгөө юм өөрийн гэсэн үзэл бодолтой тэгээд татгалзах эрхтэй тий. За ингээ хэн нэгэн татгалцснаасаа болоод би ингээл нэг юм тухгүй мэдрэмж аваад байхгүй нэг юм орон зай яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр сайхан сэтгэлийн хувьд гэх юм бол мэдээж хүн л юм чинь хэн нэгэн туслана, дэмжин, ойлгочихъя гэж бодно тий. Тэглээгээд нөгөө энэ миний орон зай ингээд унаад, алга болоод байгаа зүйл байхгүй гэсэн үг. Сайхан сэтгэл гарч хэн нэг ингээд дэмжин, ойлгоно. Тэгэнгүүт нөгөө талаасаа ингээд бүр өөрийгөө алдахгүй хэмжээнд хүрээд байвал би энэ хүнд тусалснараа өөрийгөө ингээд золиослоод байна. Тэгэхээр эцсийн дүндээ ер нь ийм харилцаа бас гэр бүлүүд дээр ялангуяа хосууд дээр айгүй их байдаг. Эцсийн дүндээ зарим тохиолдолд нөгөө ээж аваад дээр бас айгүй их байдаг. Тэгэхээр ингээд нөгөө өгөөлөдөг эцсийн дүндээ энэ бүхний ард ингээд эргээд харсан чинь нөгөө өөр ингэсэн нөгөө орон зай байхгүй болчоор нөгөө утга учраа алдчихдаг.
Гэнэт л ер нь яг юуны төлөө яах гэж юуны учир би энэ үйлдэлийг хийвдэ бүх зүйлөө өгсөн нөгөө хүн маань бас л тэр хүн чинь ингээл харилцаж байгаа юм чинь өөр зүг рүү ингээл харж чана. Тэгэхээр эцсийн дүндээ энэ орон зайгаа хадгалж авч үлдэх. Энэ маань хэрэв үлдэхгүй бол энэ нөгөө өөрийгөө ингээд золиослоод байна. Тэгэхээр өөрийгөө золиослно гэдэг маань мэдээж байх ёстой муугүй л энэ мэдээж байна. Гэтэл нөгөө өөрийн орон зайгаа алдахгүй хэмжээнд ороод ирвэл энэ бол байх ёсгүй. Өөрийгөө золиослоод байна гэдэг чинь та өөрийнхөө нэг үн цэнтэй зүйлийг өгөөд байна. Тэгэхээр эндээс одоо нэг өөрийн гэсэн орон зай байхгүй болчоор одоо хэн нэг юм аялдан даах ч юм уу. Бас эсрэгээр нэг утга учраа алдчихаар ч юм маш их юм утгагүй мэдрэмжийг авдаг. Утгагүй гэх юм зориггүй, үн цэнгүй. Гэтэл хүн болгон л хэн нэг юм хүлээн зөвшөөрүүлэгдэх юмсан, ойлгогдчих юмсан гэсэн нэг юм мэдрэмжийг авахыг хүсэж идэг. Гэтэл нөгөө өөрийгөө золиослцохоор энэ бүхэн маань алга болчдөг. Тэгэхээр бас хүмүүс харилцаанаас нөгөө одоо өөрөө бодохдоо асуухтаа энэ харилцаанд миний орон зай яг ямар байна гэдгийг нэг анзаарч өөрөөсөө асууж авах бас хэрэгтэй юм байна гэдгийг саяны хэсгээс ойлголоо. За хосууд гээд бас сая ярьж дуртагдаад өнгөрлөө. Тэгэхээр нэг хүмүүсийн асуухыг хүсдэг нэг асуулт байна. Бидэнд ирсэн асуулт. Тэгэхээр хосуудын харилцаан дээр нэг итгэлцэл алдагдхаа гэд нэг бас ноцтой зүйл байна. Нэгт нэгэнт ингээд одоо алдагдсан итгэлцэл дахин сэргэх боломжтой юм уу? Тэгэхээр одоо чинь энийг чинь нэг айгуу гоё юм шилэн хайган дээр жишээ аваад идэв штэ. Шилэн хайган ингээд хаглангууд буцаад ингээд наангууд яг урдгашгаа гоё болтгоо гэж жишээ авдаг тий. Одоо ч харин нөгөө юм хөвгчүүд буцаад нөгөө шилэн хаяа маань бүр ингээд өмнөхөөсөө ч гоё болох боломж өгнө байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр үгээрээ юу хэлэх гээд вэ нөхөр энэ итгэл алдлаа гэд үнийг хэрвээ нөгөө харилцагч маань хүсэх юм бол алдаагаа үнэхээр олоод харчих юм бол аль тал маань ойлголцоод нөгөө боломж цаг хугацааг нь өгөөд уг нь бол нөгөө итгэл маань итгэл сэргээд тэгээд нөгөө харилцаа маань ингээд хэвийн үргэлжлэх боломж байгаа юу гэвэл бас байгаа. Гэтэл нөгөө шууд илт читэр удаа тэгсэн учраас гээд нөгөө байнгын юм буруутгасан. Нөгөө талаасаа нөгөө итгэлийн алдсан хэн нэгэн хүн маань нөгөө үйлдэлээ ерөөсөө олж харж чадахгүй, асуудлаа олж харж чадахгүй байгаа бол энэ итгэлцэл бас дахин ингээ бат бөх итгэл бий болгоод бол бас хүндрэлтэй. Тэгэхээр нэгэнт ингээд итгэл байгаа тэр нь ингээд хагарчлаа тийм. За тэгэнгүүт дараагийн удаадах үйлдэл буюу дараагийн нэг юм итгэл гэдэг ойлголт гарч ирнэ. Тэгэхээр энэ дэр нөгөө харилцаа маань дахиад өөр байр сууриас бие биентэйгээ харилцаж ойлголцох шаардлага гарч ирж идэг. Тэгэхээр энийг бол нөгөө юм итгэлцэл бий болдсон уу? Дахин одоо нөгөө итгэх боломжтой юу гэвэл боломжтой. Гэхдээ нөгөө харилцааны маань байр суурь арай өөр болох гээд байгаа байхгүй юу? Магадгүй бие бинийгээ илүү их ойлгочих магадгүй тий. Эсвэл илүү их нөгөө асуудал ухамсарлцсан учраас арай өөр арга барилаар ингээ бие бинтэйгээ харилцаж болно. Нэг нийтлэг ингээд анзаарагдаад байгаа одоо жишээнүүд дээр ч хүмүүс тохиолдсон үйл явдлууд дээр ингээ харахаар бас ингээд байгаа юм шиг анзаарагдаад байна. Итгэлцэл ингээд нэг алдагдчихэж шүү дээ. Тэмүүт эргээд за мэдээж хоёр талаасаа тий чамгүйгээр байж чадахгүй байна л гээд хоёлаа одоо эргээд нийлж байгаа шүү дээ. Гэтэл хүн хэн нэг хүлээлттэй байдаг. За одоо нэг удаа алдсан юм чинь одоо тэр алдаагаасаад ингэх байх та. Тэмүүт нөгөөтгөн ч гэсэн бас яг ийм хүлээлттэй. Гэтэл нөгөө хүлээлтэнд нийцэхгүй байнгут итгэлцэл дахиж зэрэгдэхгүй юм байна гэж нэг ингээ хараад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэл явж дахиад нөгөө харилцаа болж таараад хоорондоо сайн ярилцах магадгүй энэ чи тохиролцож бас болно шүү дээ. Юу гэсэн даа тий. Яг энэ харилцааны эцсийн зорилгоны үеийн гэдгээс хамаараа. Тий. Тэр тохиролцоо бас ингээд сайн явагдахгүй байгаатай холбоотой юм болов гэж бас бодогдоод байгаа юм. За бас сонсогчоос минь бас нэг юм асуулт ирсэн байгаа юм. За тэр нь юу вэ гэхээр бидний дунд их яригддаг энгийн бүр ингээ өдөр тутамдаа ярьдаг зүйл болсон. Хайртай бол хартай гэдэг чинь. За үнэхээр хайртай бол хартай байд юм уу? Энэ хартай гэдэг чинь үнэхээр тийм токсик зүйл юм уу биш юм уу?
Хайртай бол хартай. Энд чинь юм түгээмэл байх ёстой л зүйл юм шиг тий. Тэгэхээр бүр ингээ ордоос байх ёсгүй юу яриад байгаа гэвэл бас үгүй. Яг энийг нэг юм хэмжээгээр ингээд аваад үсэх юм бол мэдээч ингээл тэгсэн болов ингэсэн болов тэгчүүл яг бол нэрээ энэ хүний нөөц боломж ингээ байхгүй учраас би ингээд дахин нэгтлээ шалгаал ингээл тий хартаас ирдээд байхаг ингээд энэ ингээ харилцаа юм чинь харилцаа чинь баялаг учраас бас ортоос байхгүй үгүй гэд тэгэж бол хэлэх боломжгүй. Тэглээ гээд харилцаанд хардл заавал байх хэвээр хайр байгамж хардл заавал байх хэвээр гэвэл энэ өрөөсгөл тэгэхээр энийг хоёулаа юм энэ хүн хардснаар би аюу тийм тухгүй айсан түшсэн байдал аваад байна уу гэдгээр нь хэмжиж болно. Яна ингэч болоо тэгч болоо гэсэн нэг юм айц төвшүүрэг энэ харилцаанаас аваад байвал энэ өөрөө юм хайртай бол хартагийн эсрэг нь байж боломгүй үйлдэл болох гээд байдаг. Тэгээд хэрвээ даамжрах юм бол гээд аваад үсэх юм бол нэгдүгээр би ингээд нөгөө энэ харилцагчтай итгэвэл за ингээд ажлын хамтрагч байж болно тийм. Би ингээд чиний нөөц боломжтой хангалттай ингээд итгэж байгаа учраас чи наад төслөө шууд хариуцаад аваад яв. Гэтэл нөөц боломж буюу нөгөө харилцагчийн нөөц боломжоор итгэхгүй бол байнгын яаж хийж те ингээд ер нь л болий гэсэн шийдвэрт хүрч болно. За тэгэнгүүт нэгдүгээрт нөгөө харилцагчийн нөөц боломжоор итгэхгүйгээс үүдээд энэ асуудал гарах нь байна. Нөгөө талаас гэх юм бол би өөрийнхөө нөөц боломжоор хангалттай хэмжээнд итгэж чадахгүй байгаа. Харин тэр нөөц боломжоо би бусдыг нөгөө хянснаар яг өөрийнхөө эрхэнд байлгаснаар тэр нөөцөө нөхөөдөө. Нэг талаас би өөрийнхөө нөөц боломжинд хангалттай итгэж чадахгүй байх нь нөгөө талаас бол нөгөө харилцагчийнхаа нөөц боломжинд хангалттай итгэж чадахгүй нөгөө ур чадварт нь итгэхгүй байна. Тэр алдах нөгөө боломжийг гаргаж өгөхгүй байна ч юм уу. Энийг одоо хоёлаа нөгөө хосуудын харилцаан дээр аваад үзье л та. Тэгэхээр нөгөө гэр бүл дээр бол асуудын хувьд бол ингээл хайртай бол хартай гэхээр юм энэ харталтаас болоод би 50 байж чадахгүй бол өөрийнхөө хүснээрээ байж чадахгүй бол гэдэг ойлголт гарч ирнэ. Тэр тохиолдолд бол энэ харталт чинь өөрөө ер нь хэвэн биш болоод дээ шүү гэд. Тэгэнгүүт энэ дээр чинь бас нэг юм асуудал гарч ирээд идэв. Юг хэвэн гэж би хараад байна. Гэтэл нөгөө миний хэвэн гэж хараад байгаа зүйлийг энэ хүн маань хэвэн биш тий гэж хараад байвал нь бас нөгөө тийм үйл ойлголцол гарна. Тийм учраас дахиад нөгөө яг тодорхой ойлголцох нэлээд сайн ярилцах юм. Нэг ойлголтын төвшин бас нэг болох хэрэгтэй байна шүү дээ тий. Тэгжээж аль нь нэг юм тайван байх боломжтой. За сая нөгөө сэтгэл зүйн одоо нөөц гэдэг зүйл яригдж штэ. Өмнөгч бас нөгөө түрүүний одоо яриан дээр эргэн тойрон тэр харилцаж байгаа хүмүүсээс сайхан мэдрэмжийг авах хэрээр тэр хүний нөөц нь илүү баялаг болж идэх гэдэг байгаа штэ. Тэр хоёлаа энэ ойлголтыг нэг хүмүүст бас илүү дэлгэрэнгүй яриад өгөө. Яг тэр нөөц гэдэг байгаа нь юу гэлээд байгаа юм. Тэр нөөц нь яг хүнийг амьдрахад яг ямар чухал ямар хэрэгцээтэй. Нөөц гэхээр агуу энгийн ойлголтоор аваад үзэх юм бол тэр нөөц бэжэж одоо нөгөө гар утсан дээр л аваад үзэх юм бол цэнэгтэй бэжэж бид нар хуцаа ашиглана шүү дээ. Ингээд шаардлагатай бүх зүйлсүүдээ бид нар хуцаараа ашиглаад тийм. Тэрнтэй адилхан бидний нөгөө хөдөлгөж идэг. За тэгээ нийгмийн харилцаанд ороход маань ингээд түлхэж өгч идэг зүйл өөрөө нөөц байж идэг. Энэ нөөц хангалттай хэмжээнд байх тусам бид нар аль болох юм энэ хүнийг ойлгочих юмсан энэ хүнд юу тохиолдсон бол гэх юм хүлээцтэй байдал бас гарч ирэх боломжтой байж байдаг. Тэгэнгүүт энэ нөгөө нөөцийн чинь цаана нөгөө л нэг хил хязгаарын маань асуудал, хил хязгаараа тогтоох асуудлууд давхар явагдаж байдаг. Нөөц гэхээр ер нь юу санаанд нь орж байна? Шууд нөгөө одоо хадгалсан зүйл. Тийм тий хадгалсан зүйл. Хэцүү одоо ам гарах жишээ хэрэгтэй байлаа гэхэд хүн нөөцлцөө хоол хүнсээ идэнэ. Ам гарах хэрэгцээ бол нөөцлцөө усаа ууна. Тэгэхээр ямар нэг юм хүндрэл бэрхшээл гарах юм бол нөөц байхгүй л нэг усаа ууж чадахгүйтэй адилхан. Юм ам насанд эрсдэлтэй байгаатай адилхан. Тухайн хүнд өөрт нь ингээ өөрийг нь ингээ түлхэж өгч идэг нөөц байх шаардлагатай. Тэгэхээр энэ дээр бол нөгөө хамгийн энгийн жишээ гэх юм бол яг ямар үед та маш тав тухтай байдлыг мэдэрдэг. Тэр зүйлээсээ нөгөө нөөцөө авна гэсэн үг. Яг ямар тохиолдолд энэ нөөцөө нөхдийн зарим хүмүүс болохоор маш их тасгал хөдөлгөөн хийж нөгөө эрчүүч нөөцөө
хүрч байдаг. Зарим хүмүүсийн хувьд болохоор харилцаанаас түр хол хөндий байж чад яг өөрлөгөө төвлөрж нөөцөө сэргээдэг хүмүүс байна. Тэгэхээр энэ нөөц бол байх шаардлагатай гэд байхаар чинь нөгөө би дуртай зүйлээ хийн, таалагддаг зүйлдээ цаг гаргана гэд энэний чинь цаана нөгөө хил хязгаар маань дахиад орж ирнэ. Тэгэхээр нөгөө энэ явсаар агаад нөгөө хил хязгаар маань өөрөө өөрийн гэсэн нөгөө нөөцийг бий болгож байдаг. Нөөц байгаа цагт хүн юм эрүүллээр тэнцвэртэйгээр харилцах боломж нь бас бүрдэнэ. Ерөөсөө хил хязгаар алдагдчих юм бол тэр нөөц байхгүй болчихно тий. Тэгээ нөөцгүй болцсон хэрнээсээ л ингээл хүчээр ингээл нөгөө амьд биет учраас л хүчээр л яваад байгаа болохоос ямар цэнэггүй батраагүй нөөцгүй тий. Ер нь тэгэл хүн нөгөө сэтгэлээрээ айгүй хурдан дээшээ доошоо ингээл болдог шүү дээ. Тэгээ яваад тахна хэрвээ хил хязгаараа бид нэр харилцаанд сайн баримталж чадах юм бол түүнийг анзаарч чадах юм бол нөөц юм чинь мэдээж багсна гэсэн ч буцаагаа сэргээж чадна. Багслаа буцаагаа сэргээж чадлаа гээл яг юм нөгөө хэвийн горимдоо нэгсэндээ ажиллаж явах юм байна гэдэг том одоо санаа байна гэж би ойлголоо. За тэгэхээр хоёлаа ер нь эрүүл бус харилцаа гэж юу юм? Эрүүл харилцаанд тэгвэл юу юм? Яаж таних юм гээд зөндөө олон ойлголтуудыг ярьчлаа. Одоо харин яаж тэгвэл эрүүл харилцаанд сурах юм бэ гэдэг нөгөө бас хоёулынх нь ярилцлагын төгсгөл гол хүрэх гээд байгаа зүйл баг ш тэ. Тэрэнд одоо үлдсэн цагаа зориулъя гэж бодож байна. За өөрийгөө за би ер нь ингэж байгаа эрүүл бус харилцаанд донд байгаад байгаа юм байна гэж хүн мэдэрлээ. Би нөгөө хүндээ маш их өгөөд байгаа юм байна. Магадгүй одоо өөрийгөө бас золиослоод байгаа юм байна. Хил хязгаар алдагдаад байгаа юм. Энэ тохиолдолд тэгвэл хүн яах хэрэгтэй юм бэ? За зарим хүмүүс бол ерөөсөө ингэж энэ харилцаанаас гарах боломжгүй, ямар ч гарц гаргалгаагүй юм шигээр бас бодогдож байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үед яах хэрэгтэй юм бэ? Асуудлаа маш бодтойгоор харах. Асуудлаа ингээд маш бодтойгоор энэ үнэхээр асуудал байна уу? За ингээ асуудлаа бодтойгоор харсан тохиолдолд одоо нөгөө гарц гаргалгаа нь юу байж болох вэ гэдгээ бас маш бодтойгоор харах шаардлагатай. Нэн тэргүүнд бол нөгөө асуудлаа ямар нэг юм субъектив нөлөөгүйгээр бодтойгоор харна. За тэгээд ингээ явж байхад миний л муугаас боллоо, миний л буруугаас боллоо тийм. Би л энэ харилцааг инглээ ч юм уу аль болох өөрийгөө буруутгахгүй бас нөгөө харилцагчаа бас буруутгахгүйгээр энээс л болоод энэ ингээл ингэсэн учраас би ингээл насан туршдаа ийм байдалтай байна ч юм уу ингэж хэн нэг юусоо буруутгахгүй аль болох юм бодтойгоор харах. За тэгээд бодтойгоор харчингууд ямар нэг юм асуудал урган гарна шүү дээ. Тэрэн дээрээсээ нөгөө за тэгвэл би яг юу хийвэл жоохон тайвшрах юм. Юу хийвэл энэ асуудал шийдвэрлэгдэх юм гэдэг талаас нь аль болох тайвнаар. Тэгэхээр ингээд 50 байхад нөгөө л нэг нөөцийн асуудал л дахиад ярина. Ямар хүн 50 байх юм бэ гэвэл нөөцтэй хүн л 50 байх нь шүү дээ. Тэгвэл одоо бодтойгоор харах гэлдэг чинь шүү дээ. Тэнгүүд бас ингээд бодтойгоор харах, 50 хандах гэдэг чинь бас өөрөө нэг юм бэрхшээлтэй зүйл. Яаж би ийм харилцаанд 50 байх юм? Яаж би ийм харилцаанд тэнцвэртэйгээр харах юм гэх байх. Тэгээ сая энэний хариулт ч гэсэн одоо сая л хэлчлээ шүү дээ. Таны сэтгэл зүйн нөөц байхгүй байгаа л тэр юмнууд чинь ингээд гарч чадахгүй байгаамаа. Сэтгэл зүйн нөөц байж ээж хүн одоо 50 байж чадаад энэ л ухаалгаар харж чадаад. Тэгээ ингээд нөгөө токсик харилцаа бас хитрхи их байчаар хүнийг нөгөө хэтрүүлэн бодох тэр хандлага руу бас ингээд хөтөлчдөг юм шиг санагдаад байгаа. Нөгөөд яг тэр нөгөө хэтрүүлэн бодцоо хандлагаараа шийдвэр гаргаж асуудалд хандах гээд байдаг. Тэр нөхцөлийг үүсгэж тийм болов гэж би бас одоо харж байна. Тэгвэл дараагийн нэг одоо бас юу хүн болгоно л эрүүл харилцаатай байчмаар шүү дээ. Хүн болгоно л эрүүл харилцааг мэдэрмээр байна. Бас эрүүл харилцааг өөрөө бусдад өгмөр байна. Тэгвэл эрүүл харилцаатай байхын тулд хүн өөр дээрээ юун дээр анхаарах хэрэгтэй юм бэ? Эрүүл харилцаатай байхын тулд хамгийн түрүүнд бол одоо хүн болгоно л хэлдэг те аль болох өөрийгөө таниад мэдчих нь өөрөө агуу тодорхой болгочдөг. Энэ зүйл намайг ингээд хавгүй болгоод идэв учраас за тэгвэл би ингэж зохицуулъя. За энэ намайг ингээд бухимдуулцдаг шүү. Магадгүй би сэтгэл хөдлөлөө маш хүчтэй илэрхийлдэг. Энээсээ болоод би найзаагаа гомдоочдөг ч юм уу. Тэгэхээр аль болох өөрийгөө таних алхмуудыг хийх юм бол нөгөө харилцаа маань юм тэнцвэртэй байх боломжтой. Тэгээ сайн нөгөө нөөц бас ярьж хахад би ингээд нөөцтэй байх ёстой юм байна гэд бас нөгөө бусдтайгаа орхигдуулаад байж болохгүй. Найзын маань нөөц хэрвээ ингээд дуусч ивэл ядарч ивэл өөрийнхөө нөөцнөөс жоохныг өгч болно. Магадгүй
маш гоё ингэ чин сэтгэлээсээ найзаагаа ойлгох гэсэн оролдлого ч юм уу тий. За эсвэл нөгөө гэр бүл дээр гэх юм бол эхнэрээ нөхрөө хүндлэн ойлгоно. За тэгээд хүүхдээ аль болох нөгөө дэмжин гэх тэр хүнийхээ нөгөө хүсэл зоригийг нь алдагдуулахгүй байх. Тэгэхээр нөгөө харилцаа маань өөрөө хэвэн байх, эрүүл байхын нэн тэргүүний суур бол өөрөө нөгөө тухайн хүн маань өөрийгөө таних явдал байж байгаа. Өөрийгөө таниад мэдсэн хүн бол нөгөө юм тэнцвэртэй балансаа бариад авах боломжтой байж байгаа. За тэгээд дараагийн нэг хэлэх зүйл юм бол чи ингэчлээ тэгвэл энэ байж боломгүй зүйл ч юм уу те ингээд маргалтчлаа ингээд энэ байж боломгүй зүйл гэхээсээ илүүтэйгээр нөгөө зохицуулж байгаа арга хэлбэр маань өөрөө хүч төрөмгөлээд байна уу тохиромжгүй юу хүний осонд байх ёсгүй юу ч юм уу энийг бас харгалзах хэрэгтэй. Тэрнээс биш хитрхийн юм нөгөө төгс төгөлдөр эерэг байх гэдэг юм бол энэ өөрөө тэр хүнээ бараг ядраагаад дуусна. Эерэг гоё байх гэдэг бол тэгэхээр би уурлаа, би ингээ баярлж जैन, би маш их гонглж जैन гэд тэр бүх нөгөө мэдрэмжүүдээ аль болох юм танихыг хичээгээрээ баг оролдлогоодыг тэгжиж бид нэрээ харилцаа яг ямар шугамн дээр байгаа гэдгийг харах нь байна. Өөрийнхөө ч гэсэн ур чадварыг яаж хөгжүүлэх үү гэдэг заман чирэн тодорхой болох юм шүү дээ. За тэгэхээр хоёулангийнх нь ярилцах цаг энэ түрээд өндөрлж байна. За сүүлийн хэсгийг танд үлдээ. Та нэмэлтээр бас үзэж байгаа, сонсож байгаа хүмүүст маань зориулаад өөрөөсөө асуух асуулт ч юм уу те. Саяны ингэж ярилцсан зүйлсээ нэгтгэн дүгнээд бас хэлвэл. За тэгэхээр бүх зүйлсээ ингээ нэгтгэн дүгнээд аваад үзсэн бол бас манай нөгөө соёлын онцлогтой холбоотойгоор бид нэр төдийлөн баярлаад байна, тэгээд байна, ингээд байна гэдэг ингээд илэрхийлэх нь бас айгүй бага юм шиг санагддаг. Тэгэхээр үүн дээр аль болох өөрийгөө илэрхийлж байгаарэ. Би яг одоо гонигтай байна, чамтай харилцмаар байна гэд тэглээгээд энэ харилцаа тогсох болохгүй тийм. Би маш их бухимдчаад байна. Магадгүй би чамд ингээ гомдоох үг гэлчлээ ч юм уу. Энэ инглээгээд бас тийм сөрөг байж боломгүй зүйл биш. Тэгэхээр аль болох өөрийгөө илэрхийлж байгаарэ. Илэрхийлэхдээ баг багаар нөгөө юм тухайн хүндээ юм тухгүй байдал үүсэхгүйгээр илэрхийлж байгаарэ гэд. Тэгээд бас нөгөө хэлээг орхигдуулсан нэг зүйл нөгөө эрүүл харилцаан дээр нөгөө асуулт асуух, өөрийгөө илэрхийлэх боломж бас хэрэг байна вэ гэдгээр бас бидний харилцаа нөгөө эрүүл байна уу, хэвэн байна уу гэдэг маань бас мэдэх айгүй энгийн боломжтой зүйл. За тэгэхээр ер нь ингээ нийт сонсогчтой хандаад мэдрэмжээ илэрхийлэхэд суралцаарай. Бас нөгөө талаасаа нөгөө хамтрагчд маань юу болов яасан бол яагаад энэ хүн ийм үйл хийх болов гэдэг талаас нь бас бодож үзэж байгаарэ гэж хэлье. За саяны сүүлийн хэсэг бол би төгсгөлд нь бас дахиж өөрөө давтаж хэлмээр байна. Маш юм чухал баг ингээд тодорхойлчих тийм өгүүлбэр санагдлаа. За тэгээ урилгын маань хүлээж авч ирсэн маш их баярлалаа. Үз сонсож байгаа хүмүүс маань эрүүл харилцаандаа суралцахад өөртөө эргээд нэг анзаарахад анхаарахад тусалсан тийм зөвлөгөөнүүдийг сонсож чадсан гэдэгт итгэлтэй байна. Таны цаашдын ажилд амжилт хүсье. Баярлалаа. За Тархины алаас нэвтрүүлэг подкастын маань энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлж байна. Зочны маань сая хэлсэнчлэн та харилцаанд би асуулт асуух боломжтой байна уу? Би өөрийгөө илэрхийлэх боломжтой байна уу гэдгээ анзаарч өөрийн орон зайгаа бас ямар байгаа вэ гэдгийг харж байгаарай гэдэг үгээр энэ удаагийнхаа дугаарыг өндөрлөмөр байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.